Сайн бацхан уу, Нандаа хайр дууны укулеле хичээлийг үзүүлье. За бид нар Баян мөнхийн дууснаар гэж мэдж байгаа, зөвхөн дахилт хэсгийг нь ерөөдөө сонсоод асцсан байгаа. Гэхдээ би хичээл дээрээ анхных нь нөгөө ориг хувилбар буюу амгалан гэдэг дуучны дуулсан хувилбараар нь заах гэж байгаа шүү. За энэ дуунд 6 аккорд ашиглана. Эхнийх нь ми минор, тэгэл ля минор, ре мажор, соль мажор, тэгээ си минор, сүүлийнх нь до мажор. За ашиглаж болох цохилтоо харуулъя. Доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и. За дууныхаа нэг мөрөнд саяны цохилтыг 2 удаа хийн. Эхнээс нь харцгаая. Ми минор дээр 1 удаа, ля минор дээр 1 удаа. Эндээс ре мажор бариад 1 удаа. Тэгээ соль мажор. Дараах нь адилхан явж байна. Ми минор, ля минор, ре мажор. За тэгээд дараагийн мөр ля минор, ре мажор. Одоо энэ дээр си минор орж ирж байна. Ми минор. За энийг нэг мөр гэж тооцохгүйгээр ерөөдөө бүх аккорд дээрээ нэг цохилтоо хийгээд явчаарай. Тэгээд сүүлийн мөр до мажор, ре мажор, ми минор дээр 2 удаа. За тэгээд бидний сайн мэдэх дахилт руу орж ирж байгаа. Дахилтан дээр темпын жоохон өөрчлөгдөн. Мөн нэг мөрөнд саяныхаа цохилтыг 4 удаа хийж болно. До мажор, ре мажор, тэгээд ми минор дээр 2 удаа. За дахилтын дөрвмөр дөрүүлээ яг адилхан энэ аккордуудаар явна. Ингэж тоглож болно. За эсвэл бол бидний нөгөө сайн мэдэх доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Энэ цохилтыг бас ашиглаад тоглож болно. За энийг хэрвээ дахилт дээр ашиглая гэвэл 2 удаа бүтэн хийн. Тэгэхээр 3 аккорд байгаа учраас эхний 2 аккорд дээр цохилтоо хуваа. Цохилтынхоо 1 2 гэдэг доошо цохилтыг до мажор дээр хийгээд ре мажор дээрээс үргэлжлэлийг нь хийн. Тэгээ ми минор дээр бүтэн нэг цохилт хийн. До мажор, ре мажор, ми минор. Ингээ хийчихнэ гэсэн үг. За жишээ олгоод хэдүүлээ эхнээс нэг дуулаад үзье. Шүний наманд чамайг үгүйхээр дэргэд минийгүй сэтгэл өнжрөө хонгор минь намайг дурсан соноо хамтдаа байсан мөчөө санваа яртай шүү чамдаа бичэн хайртай хол байлаач сэтгэлээр хоо. За ингээд дахилт руугаа орно. Эхний цохилтоор яг энэ бадгаа тоглож байгаа цохилтоор яваад үзье. Гэхдээ арай жоохон хөнгөн эмэлтэй тоглоно гэсэн үг. Харин дуугаа цодод надад бол яг энэ цохилтод дуулахад жоохон эвгүй байгаа учраас шууд 2 дахь хувилбараараа тоглолцвол амар санагдсан. За одоо 2 дахь бадгаа дуулаад дахилтаа шууд залгуулад өөр цохилтоороо хийж үзэн. Тэгээд холбогдох хэсгээ та нар бас анзаараад яваарай. Зэгтлийн мөрөд нүдэн харагдаж хайчууд налан суух шиг санагдаа. Олцох өдрөө тэсчээд хөлөө. Сэсэс
За дуу маань нэг иймэрхүү болох нь байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ах юм бол мэдээ сэтгэл хэсэгт бичиж асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартава. За нэмэлтээр хэлэхэд саяны дуу болон бусад 160 ширхэг дуу багтсан Z үеийнхэнд ерөөхдөө зориулсан Jinzi 160 дуу гэдэг нэртэй цэнгэр өнгөтэй юм шинэ ном гарсан байгаа. Тэгээ хэрвээ номыг авахыг хүсэх юм бол description хэсэгт бас худалдаалж байгаа газруудыг оруулсан байгаа шүү. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа.